За орой минь төргий бүгдд нь. Тэгэхээр хүний эрхийн үндэсний комиссийн энэ тайлан бол Монгол улсад хүний эрх одоо хэр хэмжээнд хангагдж байгаа юм бэ гэдгийг тодорхой харуулдаг ийм албан ёсны их сурвалж гол мэдээлэл гэж бодож байна. Тэгэхээр энэ тайланд одоо өнөөдрийн 25 дахь тайланд одоо 6 асуудал тусгагдсны 3-тай нь холбоотой асуулт асууя. За нэгдүгээрх нь тэр одоо Монгол улсын иргэний одоо эрүүл мэндийг хамгаалуулах эмнэлгийн тусламж үйлчилгээг авах эрхийн хэрэгжилтийн тухай хэсэг байна. Энэ дээр дэлхийн хөгжлийн индексээр эрүүл мэндийн үзүүлэлтээр Монгол улс 2016 онтой харьцуулах юм бол 2023 онд 17 байраар ухарлаа гэд ингээд бичсэн байгаа дээ. Тэгээ энэний учир шалтгааныг хайхаар нэгдүгээр бүлэгтээ энэ одоо нэлээд хэдэн судалгаанууд хийсэн ийм байдалтай тайлангаа бичсэн байна л да. Тэгээд надад энэ дээр хоёр асуулт байна. Тэгэхээр эрүүл мэндийг хамгаалуулах эмнэлгийн тусламж үйлчилгээ авах эрх нь хангагдж байгаа эсхийг ямар хэмжүүрээр үнэлж дүгнэдэг юм бэ? Нэгдүгээрт. Хоёрдугаарт энэ эрүүл мэндийг хамгаалуулах эмнэлгийн тусламж үйлчилгээ авах энэ эрх өнөөдөр насны бүлгээр наваад үзэх юм бол хэн энэ эрхээ хангуулж чадахгүй байна вэ? Аль эмнэлэгт одоо тойлохмол анхан шатны юу эсвэл лавлгай шатны эмнэлэгт энэ эрхэн зөрчигдөд байна уу үгүй юу? Ямар өвчин эмгээр өвдсөн тохиолдолд бас одоо энэ эрүүл мэндийг хамгаалуулах эрх нь зөрчигдөд байгаа юм бэ? Энэ дээр яг ийм тодорхой мэдээлэл байвал энэ тайлан бичсэн хүмүүс надад хэлж өгөхгүй юу? Тэгэхээр яг энэ бүлэг дээрээс хараад авах бол ердөөс эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг бүхэлд нь хараад үнэлээд дүгнсэн ийм л тайлан болчиход байна л да. Тэгэхээр саний асуултанд хариулаад өгөөч гэж. Хоёрдугаарт нь хүүхдийн эрхийг хамгаалах тогтолцооны зарим асуудал гэсэн энэ бүлэгтэй холбогдуулаад асууя. Тэгэхээр хүүхдийн эрх өнөөдрийн тогтолцоо хүүхдийн ямар эрхийг нь хамгаалах болцоо боломжийг нь бүрдүүлээд ямар эрхийг нь хамгаалж чадахгүй байх ийм байдалд хүрээд байгаа юм бэ өнөөдрийн тогтолцоо. Тэгэхээр энэ дээр яг хүүхд хамгааллын тогтолцоог бол бүх төвшөнд нь авч үзээд одоо санхүү мөнгөтэй хөрөнгө чинээтэй ингээ холбоод ингээ аваад үзсэн байна л да. Тэгэхээр чухам өнөөдрийн тогтолцоо үнэхээр ажиллаж чадж байгаа юм уу чадахгүй байгаа юм уу? Аль эрхийг нь хамгаалаад байгаа, аль эрхийг нь хамгаалж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр одоо гурав дахь нь энэ тодорхой хариулт өгнө гэж. За дараад нь сая эрчүүдийн бас эрхийн тухай асуудал ярьж байна л да. Тэгэхээр эрчүүдийн эрх зөрчигдөд байгаа асуудал руу жаахан гүнлүүн өнгөж та нар харав уу? Тэгэхээр сая одоо Бямцагт дарга хэлж байна. Нийгэм сэтгэл зүйн эдийн засгийн одоо ямар хүчин зүйлүүдийн улмаас болоод эрчүүдийн эрх өнөөдөр зөрчигдөд байгаа юм бэ? Одоо тухайлах юм бол энд би нэг хууль хэлмээр байна л да. Би 1 минут сунгаад авчдгөө. Асуултаа тодорхой болгочих. За. Тэгэхээр одоо бид нар мэднэ хөдөө малтай айлууд малынхаа бэлчээх талбайг арай ахиухан байлгахын тулд эхнэр нөхөр хоёр нэг суманд нөгөөт нь нөгөө суманд харьяалалтай байжгаад аргагүй ахуй амьдралын шаардлагаар хоёр тусдаа амьдраад ингээ яваад тэгээ нөгөө гэр бүл чинь бас ингээд хиймлэр салгах ч гэдэг юм уу? Хиймэл нөгөө өрх тусгаарлсан гэр бүлүүд үүсчдэг. 6 настай хүүхэд нь сургуульд орно гэдээ явахаар эхнэр нь хүүхдээ аваад сумын төрөө явчихдаг. Ингээд ирэхээр хойно нөгөө эрэгтэй хүн чинь мал дээрээ ганцаараа үлдээд хоолтой хоолгүй тэгээд өвдөх нэх тэгээд одоо илүү буруу зуршилд орох явдал нь нэмэгдээ явчихдаг. Энэ мэтчлэнгийн эрчүүдэд тулгамдж байгаа асуудлыг арай жахан учир шалтгааныг гүнлүү нь орж хайв уу? Тэгэхээр энэ хүний эрхийн одоо төлөв байдлын тухай тайлан гэдэг бол хүний эрх хэр хэмжээнд хангагдж байгаа юм бэ гэдгийг баталгаа нотлоготой үндслэлтэйгээр тайлбарласан байх ёстой. Тэгэхээр энэ асуултуудыг хариулж өгөхгүй юу? За 3 дугаар микрофон хүний эрхийн үндэсний комисс хариулъя. За хэрлэн гишүүний асуултанд хариулъя. Эрүүл мэндийн ямар шалгуураар үздэг вэ гэхээр бүх нийтийн хамралтын хувь хүн төвтэй эрүүл мэндийн бодлогыг дэлхийн эрүүл мэндийн байгууллага за 5 шалгуураар л үнэлж байна. Тэр шалгуураар нь энэ илтгэлд авч үзсэн. За нэгдүгээрт нь хүрлцээтэй байгаа эсэх, хүртээмжтэй байгаа эсэх, чанартай байгаа эсэх, нийцтэй байгаа эсэх гээд тэгээ эцэст нь 5 дугаарт нь энэ санхүүгийн хамгаалалт өрхөд иргэнд одоо байж чадж байгаа гэдэг ийм шалгууруудыг авч үздэг юм байна. Тэгэхээр энэ 5 шалгуурын дагуу авч үзсэн. За ямар эрхүүд зөрчдөг вэ гэдэг нь бүх нийтийн эрүүл мэндийн хамралт гэдэг дээр иргэн өвдгөөсөө өмнө эсвэл өвдсөн үедээ өөрийнхөө одоо очиж болох үе хэмжээний
зайд одоо нийтийн тээврээр юм уу таксигаар юм уу явгаа юм уу очиж болох хэмжээний зайд очиод өөрийнхөө хүссэн үйлчилгээг авч чадах үз байна уу үгүй юу гэдэг дээр даатгалтай бас энд нь ороо явж байгаа ийм шалгууруудыг тавьдаг юм байна. Ингээд үзээд энэ 5 шалгуурынхаа дагуу тус бүгд нь ер нь бол асуудлуудыг нь дүгнсэн байгаа. Ямар иргэдийн эрүүл мэндийн үйлчилгээ авах эрх одоо зөрчигдөж байна вэ? Ахмад наснуудын хөгжлийн бэрхшээлтэй хүнийг жирэмсэн болон төрсэн бага насны хүүхэдтэй иргэдэд үзүүлж байгаа тусламж үйлчилгээ суурин газраас аслагдмал амьдардаг иргэдийн тусламж үйлчилгээ авах эрх энэ бол хангалттай биш байна гэдэг ийм дүнгууд байгаа. Мөн түүнээс гадна ялгарлан гадуурхалт дээр LGBT группүүдийн асуудал орж ирж байгаа. Нөгөө нууцлалын асуудал, хандаах асуудал орж ирж байгаа. Мөн сүрийн өвчтөй хүмүүс өөрсдөө бол ялгарлан гадуурхалтгаа нийгмийн зүгээс гэж үзээд эрүүл мэндийн байгууллагын зүгээс биш нийгмийн зүгээс ялгарлан гадуурхалт өртдөг учраас ийм нэг онцгой анхаарал хандуулах ийм шаардлагатай бас ийм группүүдийн зорилттой бүлгүүд байна гэдгийг нь бол бас гаргасан. Гендерийн үзүүлэлтээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн үйлчилгээ авч байгаа байдал илүү урьдчилан сэргийлэх шатандаа биш эрэгтэйчүүд бол илүү өвдсөний дараагаар ханддаг гэдэг ийм тоон судалгаануудыг бас энэ дээр гаргаж ирсэн байгаа. Төрөлцсөн эмнэлгүүдийн хувьд яг лавлгаа шатлан бүх шатандаа та хандаж болно гэдэг ингээд утцсан учраас 78% нь анхан шатыг алгасаад өрхийн эрүүл мэнд сумын эрүүл мэндийн төвөө алгасаад шууд лавлгаа шат руугаа хандж байгаа дүр зурагтай төрөлцсөн эмнэлгүүдийг очдог. Тийм учраас ачаад бол ийм харьцан альдгүй байна гэдэг ийм дүр зураг харна. Тэгээ хавдрын эмнэлгийн ачаалал тэнд өөрчлөлтчдийн олон одоо санал хүсэлт ийм асуудал бол байгаа гэдэг төрөлцсөн эмнэлэг дээр гарч ирдэг. За. Ажлын хэсэг 4. За хэрлэн гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр бид нэр энэ удаагийн одоо илтгэлээрээ гендерийн тэгш байдлыг хангахад эрэгтэйчүүдэд тулгамдж байгаа асуудлуудыг сонгохдоо яг хүүсийн хувьд одоо зөрөөтэй асуудлууд ийг одоо илүүтэйгээр сонгож авсан. За энэ дээр бол эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал, за эрэгтэйчүүдийн одоо боловсрал, ялангуяа хөвгүүдийн боловсролын асуудал, за эрэгтэйчүүдийн одоо амиа хорлолт болон энэ сэтгцийн эрүүл мэндийн асуудал гэд мөн одоо энэ осол гэмтэл аваар гэд хөдөлмөрийн аюулгүй байдлын асуудал гэд ийм хүүсийн одоо ийм зөрөөтэй асуудал гарч байгаа асуудлуудыг бол сонгосон байгаа. Тэгэхээр ингэж сонгохдоо бид нар яг энэ одоо одоо суур шалтгаан нь юу юм бэ? Энд нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь юу юм бэ гэдгийг бол гаргаж тавихыг бол оролцсон. За тухайлбал энэ орон нутагт бол ялангуяа энэ марчтын дунд одоо ингээ хүүсийн тэнцвэр алдагдаж ганц бие ингээ эрэгтэй марчтын За гүйцэг хариулчи малчтын тухаас ганц бие хүүсийн тэнцвэр ярьж чинь чухал. Нэмэгдэж байгаагийн одоо яг шалтгаан нь юм бэ гэхээр энэ дээр бол маш олон одоо нийгмийн эдийн засгийн хүн амын зүйн одоо олон шалтгаантай байна. За тухайлбал одоо хамгийн гол юу бол бас энэ боловсролыг эрэлхийлсэн энэ нийгмийн хөдөлгөөн энэ боловсролын тогтолцооны төвлөрөлттэй холбоотой 90 оноос хойш нөгөө ингээ ихтэй сургуулиудад маш их одоо ингээд Улаанбаатар хотод байгуулагдаж тэгээд илүү нөгөө эмэгтэй хүүхдүүд охин хүүхдээ одоо бас сургуулийн одоо хамруулах энэ гендерийн бас энэ асуудалтай холбоотой асуудлууд байна. За тэгээ хамгийн гол бас тулгамдсан юм нь бол мэдээж нөгөө Монгол улсын нийгмийн эдийн засгийн асуудал, хот хөдөөгийн ялгаа, тэгээд дэд бүтэц үйлчилгээний хүртээмж гээд залуус одоо бас амьдрах ийм чанарын бас ялгааны асуудал бол байгаа. Гэхдээ Монгол улсын засгийн газраас бол энэ чиглэлээр бол бас арга хэмжээнүүд бол авж байна. Тэгэхээр бид нар энэ мэдээж энэ айгүй олон ийм За ер нь одоо наад асуудалч маш чухал